Бодит нуурын аимшиг түүх. За юу яцхан бамбарнууд минь. За манайхан сонссон л байлгүй дээ тий. Цаагуурчин ютубер гинэт бөөн шалгалтын нэтрэгээд баггүй цаг авсан ч гэсэн Торонеко сууган маань ямар ч асуудалгүй гараад ирсэн тул одоо мэдээж шууд ажилдаа. Нэг эртний кино, нэг орчин үеийн кино гэж ээлжилж байсан бол энэ удаа тоорогоо ямар кино болсон гэж бодож байна. Магадгүй та хэдийн зарим нь энэ киноны тухай хэдийнэ сонссон л байгаа. Энэ кинон дөнгөж саяхан буюу 4 сарын дундуур нээлттэй хийж Өмнөд Солонгос улсынхаа бокс офисыг бүр тэргүүлээд байгаа Салмокчи Whispering Water. Салмокчи хэмээх жинхнээсээ байдаг. Тэгээд бүр болоогүй элдв сүнс чөтгөрийн яриа байн гардаг энэ нуурын тухай хийсэн одоогоор жинхэнэ шуугуулж буй үзээтэй кино байгаа да. Бичлэгний төгсгөлд энэ киноны үндсэн зохиол болох Салмокчи гэх хиймэл нуурын тухай жинхэнэ бодит болсон түүхийг ярьж зохиолыг нь илүү их задлах тул манайхан бичлэгээ заавал дуустал нь үзээрэй за. Мэдээж манайхан сурсан ёсороо бичлэгээ дуустал нь үзээд хэрэг таалагдсанаа 1-10 оноогоор дүгнээд доор комментор бичээрэй. Нэгэн залуу хос Салмокчи гэх нэртэй хиймэл нуурын ирэг дээр загсны дэгээгээ шидчихээд эрхлэлдээ сууж байхад гинтэл хөгжим нь өөрөө унтарчхан тэр. Найз охин нь гайхаад очиж халгах үеэр гинтэл нуурын зүгээс нэг тийм чулуу хооронд нь цохин хавсарч буй мэтэл чимээ гарахад ховстуулж байгаа мэтэл шууд нуурын ус руу алхаж эхэлнэ. Мэдээж найз залуу сандран араас нь шууд ус руу орох ба гинтэл ард нь найз охин нь хайраа усан дотор юу хийгээд байгаа юм бэ гэд бүр гайхсан шинжтэй л зогсож байдаг. Салмокчи Whispering Water. Манай киноны гол дүрийн сүүийн нэлээд ядарчихсан шинжтэй л унтаж байхад гинтэл ажлаас нь дуудлага ирснээр очвол нэг сонин зүйлийг олж харах нь тэр. Манай сүүийн газрын зургийн аппликейшнуудад газруудын 360 зургийг нийлүүлдэг зургийн компанид продюсерын ажил хийдэг ба сүүлд авсан зураг дээр нь усан дунд нэг л тийм сонин хүн шиг зүйл зогсож байгаа зураглал гарсан гэх юм тэр. Мэдээж л энэ газар нь өнөөх алдарт Салмокчи гэх нуур байх ба сүүлд ийшээ ахин зураг авах гэж явсан манай сүүний альбны ахлах нь хүртэл тийшээ явчихад сураггүй алга болсон л гэдэг. За тэгээд энэ зураг дээрх тэр эвгүй хүнч гэмээр зүйлийг нь харсан хүмүүс захин орчинд бөө юм болоод байгаа тул зургийг ахин яаралтай авах хэрэгтэй байна гэхэд манай сүүийн за тэгвэл би явъя гэдэл сайн дураараа гараа өргснөөр ажилдаа орхон тэр. Манай сүүинтэй холбоотой баараг л найз залуу гэж хэлж болох үс энэ ажлынхан залууч чи нэлээ ядаралтай байгаа штэ. Заавал явах хэрэг байгаа мó гэхэд манай хүн яагаад ч юм зүгээрээ би явнаа гэдэл зөрүүдэлсээр байгаад явахаар болдог. Хамт явах хүмүүс буюу бусад албаны хүмүүстэй уулзахад энэ туслах залуу шинээр ажилд нь орсон ютубер охин болон яг камер барьж яваад 360 зураг авдаг зураглаач төрсэн ах トゥ хоёр байхан тэр. Манай хүн ч нөгөө хэддээ яаралтай ийм ажил гарахаар басан дуучлаарай маргааш ихэд зургийг шинээр аваад цааш нь нийлүүлэх хэрэгтэй байгаамаа гэхэд нөгөө хэдэн ч зүгээр илүү цагаар ажиллах сайхан шүү. Бас хэдэн төгрөг нь хаа юм гэснээр өнөөх Салмокчи гэх нуурын зүг бөөндөө хөдлөхөн тэр. Замдаа явж байхад өнөөх ютубер охин нь би аимшигэн сүнстэй гэх газруудаар явж контент хийдэг штэ. Одоо хэдүүлэнгийнх нь очих гэж буй тэр Салмокчи гэх газар чинь усны сүнстэй гэсэн. Сүүлдэл гэхэд бүр 2 хүн алга болсон гэж байсан гэд лам хөөрээгүй чалчсаар л явдаг. Өнөөх туслах залуун ч гэсэн нэрээ тэр газар чинь хуучин амар том оршуулгын газар байсан гэсэн. Тэгээд дээр нь шууд хиймэл нуур хийсэн гэж дуулсан. Нэрээ продюсераа та тиймэрхүү сүнс энтерт итгэдэггүй гэхэд манай хүн би зөвхөн харсан зүйлдээ л итгэдэг гэд бас шаггүй чанга нөхөр болж таардаг шүү. Олон зүйл ярьж явсаар зорьсон газартаа буюу Салмокчи нуурынхаа эрэгт нь ирчгээд хальт ухрах гэтэл яагаад ч юм нэг том чулуу овоог мөрөгчгөн тэр. Сони юм да энд ийм овоо байсан юм уу гэж бүгд гайхаж байгаад машина холдуулахад өнөөх овооны ирмэг нураад унахтай зэрэгцэн дээр нь байсан хутга зоочсон будаатай аягнч мөн асгараад л унчихдаг. Удаачгүй гинтэл нэг эмгэн гарч ирснээ та нар чинь яагаад овоог мөргөж байгаа юм бэ? Алив май хүслээ шивэнцгээгээд буцаага чулуунуудыг үр гэд нэг л сонин
ойлгомжгүй зүйлс хэлэхэд манай хэд ч тийм үү нөгөө юу за ойлголоо гэж хүслээ шивнэж нэг чулуу аваад буцаагаад хийж эхлэхэд манай сүүиний гараас гинтэл нэг эвгүүгээр татаж байгаа мэт сонин зүйлс хальт харагдаад л өнгөрдөг. За ингээд манай хэд бүгд л өөр ингэсэн ажилдаа ороход зураглаач ах トゥ хоёрч шууд загсны уурга гаргаж ирж бэлдэн нөгөө туслах залуу ютубер охин хоёр шууд охины дараагийн контентийг хийх гэж бэлдэж эхэлснээр манай сүүинч шууд нөгөө өдрүүгээ хөөе бид нар аял зугаалж тоглож нарих гэж ирээгүй шүү хэмээн хаттуухан хэлснээр одоо л нэг жинхнээсээ бүгд ажилдаа орцгоондоо. Хаммаг тоног төхөөрөмжүүдээ гаргаж ирэхэд сүлжээ нь орж ирэхгүй алдаа заагаад байх ба гинтэл ардаас нь өнөө нэлээд хэдэн өдрийн өмнө ийшээ яваад алга болсон гих манай сүүиний ахлах нь гарч ирснээр наадах чинь нэр нь ингээд байна лээ алив өгчвэ гэснээр төхөөрөмжүүдийг нь аваад жаахан цаашаага ус руу ороод зогсоход нээрэл сүлжээ нь орчхон тэр. Манай сүүинч баярлаж очоод ахлахаа та яагаад огт холбоо барихгүй байгаа юм бэ гэхэд ахлах нь нэг л эвгүй зог тусснаа. За эхлээ зураг авалтаа дуусгачихъя. Дараа нь тайлбарлая гэснээр шууд цаашаага яваад өгчдөг. Туслах залуу болон ютубер охин хоёр ч өөрсдийн камера аваад нуурын ирэг дээр очоод зураг авч эхлэх үеэр нуурын ирэг дээр шавранд дарагдчихсан дээрээ Ким Сужон гэд биччихсэн нэгэн булшны чулуу шиг зүйлс харагдах ба камерных нь автомат фокус нь нуурын голд нэг сонин хоосон зүйлийг мэдэрч харагдана. Нөгөө тал зураглаач ах トゥ хоёрч 360 камера бэлдэн ажиллаа эхлэхэд байрлаж буй газартаа манай сүүийн компьютер дээр камера хянан ах зураглаачд одоо ийшээ алхаарай, тийшээ алхаарай гэж зааварчилгаа өгч эхэлдэг. Гэтэл камерт нь нэг сонин бүр хүн шиг зүйлс хэд удаа харагдаад байх ба манай хүнч ахаа байж байгаарай наан чинь нэг зүйлс яваад байна да та наашаага буцаад ирээ гэхэд өнөөхөнч за сүртээштэй юу л байв гэжтэй гэж нэг тоолгүй цаашаага алхаж эхлэхэд Үш. Манай хэд жааран сандран очиход өнөөх ах зураглаач нь уснаас ашгүй амьд минь гарч ирэх ба сая дээрээс нь унсан зүйл нь зүгээр л нэг тийм ургамал болж таардаг. Гэхдээ нэг сонин зүйл нь дотор нь яг л анх ирэхдээ санаандгүй мөрөгсөн чулуу овоон дээр байсан шиг будаатай аягал байж байдаг. За ингээд камера нь оргоод асуудалд орсон манай хүнч захирал руугаа залгаад шин камер явуулж болох уу? Тэгээд маргааш газ зураг аваатахыг гэхэд захирал нь наад газар чинь ямар газар гэдгийг мэдж байна уу? Байн хүн алга болдог. Нэмээд саяны бидний зурагнаас болоод бүр чи хил ам гараад байна. Химэн жаал уурлаж байгаад манай хүний нөгөө найз залууд нь өөр камер өгөөд яаралтай явуулахаар болдог. Манай хүн ч нөгөө хэд дээрээ очоод за юу ч гэсэн өөр камер ажиллаас явуулъя гэж байна. Маргааш өглөө нар мантахаар газ зураг аваад 8 цагаас өмнө аплод хийх хэрэгтэй байна. Тэгэхээр өнөөдөртөө хажууханд байдаг газар руу очоод амарцгаая гэж ярьж байхад өнөөх алга болсноо гинтэл гарч ирсэн ахлах нь араас нь гарч ирснээ камер чинь ирлээгээ та нар контроллороо олохгүй бол зураг авч чадахгүй үстэй. Юу ч гэсэн эхлээд заавал тэр контроллороо олъё гэж энэ хаваас мань эдийг яагаад ч юм холдуулмааргүй байгаа юм шиг л хэлэх энэ. Манай хүн ч өөрсөнд л ирж байгаа найз залуутайгаа уцаар ярьж байхдаа нэрээ ахлах энд байна лээ. Гинтэл гараад ирсэн. Гэхдээ нэг л сонирн байна лээ. Гэхэд өнөөх нь за юу ч гэсэн болгоомжтой байгаарай. Би удахгүй очлоо л гэн. Бүгд л талд өнөөх контроллороо хайж байхад манай сүүийн дээр ахлах нь ирснэ. Нэрээ та нар ч гэсэн тэр чулуу овоонд хүслээ шивэнсэн үү? Чи ямар хүсэл шивэнсэн? Минийх лав биелсэн гэж сонин зүйл хэлснэ. Их л эвгүйнэн зураглаач ах トゥ хоёрыг дагуулаа цаашаага яваад өгдөг. Оройч болж нэлээд ханахуу болсон байхад өнөөх ютубер охин нь хөдөлгөөн мэдрэгчтэй шүнийн камер гаргачихсан. За алдарт салмогчийн сүнснүүдийг барина да. Миний шинэхэн контентэд ямар азтай сүнс нь орох вэ? Тэргээд далчганаж байхад манай сүүийн наан нь алхаж явахдаа санаандгүй нэг жижигхэн memory card олсноор шууд л өнөөх ютубер охины камерт хийгээ доторх дүрсийг нь үзэхээр болдог. Бичлэгийг үзэхэд өдөр энд ирэхэд нь гинтэл гараад ирсэн өнөөх багийн ахлагчийн бичсэн дүрснүүд байх ба дүрсэнд нь яг л манай хэд шиг нэг тийм усан дунд байрлах чулуу овоон дээр хүслээ шивнээд нэг чулуу буцаага тавьж буй дүрс байх нь тэр. Хамгийн эвгүй нь гинтэл манай хүний утсан дугарч наашаа ирж буй найз залуу нь мэдээлэл өгөхөд яг одоо манай хэдтэй хамт байгаад байгаа тэр ахлагч нь өчигдөр шөнө эмнэлэгт амьсгал хураасан гэх эвгүй мэдээлэл ирсэн л гэн. Мэдээж л манай хүн яста жинхэнэ шок. Яг үүнтэй зэрэгцээд ютубер охины сүнстэй харилцдаг гэх нэг станц шиг төхөөрөмж нь паржигнаад л эхлэх ба долгионыг нь тааруулаад ярих гэж оролдоход өөдөөс нь хизээ ирсэн
хідүүлээ байгаа гэдэл их хэл эвгүй паржигнаж байснаа гинтэл таг алга болчихдог. Нэг л зүйл биш байгааг ойлгосон манай сүүвэнч шууд наадхаа унтраа бүгд марзганахаа болцгоо нөгөө хоёроо олоод эндээс гарцгаая хэмээн их хэл сандарсан шинжтэй шийдэн бигээ хэлэхэд нөгөө талд нь ах зураглаач манай хүний ахлагтай хамт явж харагдахад 뭐 하자는 거야 이씨. 회장님 누구야? 어? Туслах залуу болон ютубер охин хоёр ч нөгөө хэдийгээ хайн өнөө хөдөлгөөн мэдэрдэг шүнийн камера барьчихсан явж байхад камерт нь төө цаана нэг хүн мэдрэгдэх ба дөхөөд очвол өнөө өчигдөр шөнө эмнэлэгт өнгөрчихсөн гих ахлах нь бас л нэг чулуу овоон дээр чулуу өрөөд байж байснаа гинтэл эргэж хараад өөдөөс нь баарг л нисээд ирэхэд мань хоёр ч шууд лойрлоод зогтож эхэлдэг. Нөгөө талд манай сүүийн дүү зураглаачтай явж байгаад ахынхын цогцыг олон цочин орилсноор ашгүй манайхыг цуглах хэдий ч дүү зураглаач нь одоогоор энд байх ганцхан хүн байна. Танаа тэр новшийн ахлах чинь л миний ахыг алчглаа. Би заавал тэр новшийг чинь аландаа гээл ёстой л нэг галзуурч эхлэх нь тэр. Энэ үеэр манай хүний найз залууч яг л нууран дөхөөд ирэхэд гинтэл GPS нь таг буруу заагаад байх ба тэрүүхэнд харагдах нэг байшин дээр очтол гаднаа бөөн шашны зан үйлийн хэрэглэл энтер тавьчихсан. Бөөн лаа энтер асаачихсан байх ба гинтэл нэг эмгэн хэн нэгэн түлхүүлээд л унаад гараад ирдэг. Энэ нь өдөр манай хэдтэй таарсан нөгөө эмгэн байх ба манай сүүний найз залуу миний охин байгаамаа ахиж уулзахгүй л гэж бодсон. Тэр усанд үлдээснээс энд байлгасан нь дээр гэж бодсон юм гээл нэг л эвгүй зүйлс хэлэхэд саяны өрөөнөөс нь их л эвгүй нэг гар хаалга татаад л хааж харагдана. Нөгөө талд зураглаачч бүр галзуурн хинч цагдаа энэ төр дуудахгүй шүү. Би тэр новшийг өөрийн гараараа ална гээл орилж байхад манай сүүвийнч ахлахыг чи олж чадахгүй. Тэр нөгөө хэдийнэ өгчихсэн гэсэн би саяхан сөүлөөс дуудлага аваад мэдсэн хэмээн өөрийн сонссон зүйлээ шууд хэлж орхино. Мэдээж л дүү зураглаач үүнд нь яаж итгэх вэ? Юу солиороод байгаа? Өдөржингөө тэгвэл хамт байсан хүн хэн болж таарах уу гэж орилж байхад гинтэл яг л киноны эхэнд гардаг шиг чулуу хооронд нь хавирн цохих дуу гарах ба 소리가 나와! 미친 새끼. 개새끼야 운전. 야 개새끼. 씨발 사이코 새끼. 나와. 피디님, 주면 안 돼요. 야 씨발로만 유인하라 그래. 씨발놈이. 야 개새끼. Гэснээс манайхаа тоорон бүр 90k үржчихсэн verified болгочихсон үндсэн ганцхан Facebook пэйжтэй байсныг мэдэн штэ тий. Тэгвэл оны өмнө пэйжээ хактуулаад буцаад олж авснаас хойш пэйж маань ер нь нэг хуучин хэвэндээ орохгүй бөөн л асуудлууд араасаа гараад байсан тул цаадах чинь цоошин Facebook пэйж нээсэн байгаа шүү за. Тэгэхээр шинэ Facebook пэйж болон энэ Instagram аккаунт руугаа ороод лайк фолловоо дараагийн кино зэрэг бүх булгана мэдээллүүдтэй илүү ойр байгаарай. Яг буцаад кинонд орцгоё. За ингээд ерөнхийдөө энгийн биш газар гэдгийг бүрэн дүүрэн ойлгосон манай амьд үлдсэн гуравч юу ч гэсэн энэ газараас холдъё гэдэл машин дээрээ очиход өдөрхөн байсан өнөөх чулуу овоон огт байгаагүй мэт алга болчихсон байхан тэр. Айд сандарсан нөхдүүд ч хамаагүй хурдан хөдлөе гэд машиндаа суугаад GPS-ээ хараад л яваад л байдаг. Гэтэл дахин яг хөдөлсөн газараа буцаж ирээд л байдаг. Сүүл рүүгээ бүр GPS нь ч алдаа заагаад эхэлж байхад гинтэл гаднаас нь ашгүй манай хүний найз залуу гараад ирэх ба хөөхий нөгөө эмгнээс зам асуугаад харанхуй шөнөөр явсаар байгаад л манай хэд дээр ирсэн л болж таардаг. Өнөөх эмгэн нь манай хүний найз залууд хинч тэндээс амьд гарахгүй гэж хэлсэн ба найз залуу нь тэгвэл танай охин яаж амьд гарсан гэхэд нэг чулуу өгөөд ямарваа нэгэн зүйл хүсэж байгаа бол хүслээ хэлээд чулуу овоон дээр тавь хэмээн хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэр эмгэн ч гэсэн чулуу овоонд хүслээ хэлсэн ба тэр хүсэл нь үхсэн охиноо буцааж амьдруулах л байсан болж таардаг. Охин нь хэдийнэ амьсан ч одоо нэг тэм
нүтгэр шиг л болчихсон гэсэн үг. Тийм л учраас тэр эмгэн түрүү манай хүний найз залууд би охиноо тэр усанд үлдээснээс энд ингээд байлгаж байсан дээр гэж бодсон юм хэмээн хэлсэн юм байна лээ. Манай хэд ч үүнийг нь сонсон машинда дөрвөлээ сууж байхдаа одоо яах уу ийх үү тухайга хэлэлцэж эхлэн дээ. Нөхцөл байдал хэдийнэ ийм дээрээ тулчихсан тул манай хүн ч нөгөө хэдээсээ та хэд юу н ямар хүсэл шивнсэн гэд асуухад өнөөх туслах нь мөнгөтэй болж баяжих тухай. Харин өнөөх ютубер охин ганц удаа олигтой контенттэй болох гээд сүнс харуулж өгөөч гэж хүссэн гэх ба хамгийн эвгүй нь манай хүн сураггүй алга болсон ахлагтайгаа уулзмаар байна хэмээн хүссэн байдаг. Ерөнхийдөө бол ахлагтайгаа уулзаж энэ газарт ирэхэд нь яг юу болсон тухай сонсомоор байсан юм байна лээ. Ингээд бодохоор баг бүгдийнх нь хүсэл биелсэн байгааз ютубер охины сүнс харах хүсэл нь биелсэн. Манай хүний ахлагтайгаа уулзмаар байна гэсэн хүсэлч гэсэн биелэж өчигдөр шөнө үхсэн байсан ахлах нь гэнтэл гараад ирсэн. Юу ч гэсэн тэр хүсэл биелүүлдэг чулуу овоо нь үнэн болохыг ойлгосон манай амьд үлдсэн дөрөв тэгвэл яаж энэ гайтай газраас гарах уу хэмээн ярилцаж байгаад нэгэн хэцүү ч гэсэн бүтэж магадгүй санаа гаргадаг нь өннөөх чулуу овоог нь нураах болж таардаг. Гэхдээ манай хэдийн машинаараа ухрахтаа мөрөгсөн чулуун овоо нь сүлд байхгүй болчихсон байсан тул өнөө хөдөлгөөн мэдрэгчтэй камертаа явж байхад ахлах нь харагдсан яг тэр газар байсан овоог хайж олохоос өөр аргагүй байдалд ордог. Манай хүн ч найз залуутайгаа хамт машинаас нь хэрэг болж магадгүй зүйлсийг аваадахыг гэдэл явсан хойгуур өнөөх туслах залуу нь ютубер охиндоо хандан чи нэг зүйлийг анзаарахгүй байна уу? Энэ бүх зүйл энэ продюсер сүүинтэй холбогдоод байна. Продюсер л бид нарыг анх энд авчирсан. Продюсер л ахлахыгаа хүчигсэн байна энтер гэж хэлсэн. Зураглаач ахын цогцыг ч гэсэн хамгийн ихэнд тэр олсон. Гэх мэт олон магадлалууд гаргаж ирсээр байгаад ютубер охиноо нарийн шууд хоёулахнаа явахаар болдог. Ийхүү шийдвэр гаргаснаар машина асаагаад манай хоёрыг хаяад цаашаа явах ба нэрэл түрүүхэн гацаад ажиллахгүй байсан GPS нь гинтэл ажиллаж эхлэх ба эцэст нь нэг ашгүй энэ гайтай газраас гараад төв зам руу орж чаддаг. Нэг цагтаач гараад ирэхэд болсон бүх зүйлсээ хэлэх ба цагдаа нь одоо зүгээр эхлээд миний машиныг холбоод асаагаадахыг. Тэгээд нэмэлт хүч дуудъя хэмээн цаашаага дагуулад явдаг. Машинаач холбож байхад гинтэл өнөө цагдаа нь ютубер охиноос та нар хизээ ирсэн хэдүүлээ явж байгаа гэд асууж эхлэх ба энэ нь яг нөгөө сүнс илрүүлдэг сүнстэй ярилцдаг энтер гэд байсан төхөөрөн жөрөн сонсогдсон зүйлстэй ижилхэн л болж таардаг. Ютубер охин ч үүнийг нь анзаартал мэдээж л энэ цагдаа нь энгийн хүн биш болж таарах ба нэг л мэдхэд мань зүгтсэн хоёр усан дунд машинтайгаа орчихсон л байж байдаг. Манай хоёр ч ютубер охины үлдээсэн падайсан чулуу аваа хаана байж болох уу гэж хайж байгаад юу ч гэсэн усны нөгөө талд байж болох юм байна гэж дөнгөж мэдээд байж байтал гинтэл станцаар нь ютубер охин продюсераа туслаарай гэж дуудахад манай хоёр ч яаран сандрын шууд хөдлөхөн тэр. Түрүүхэн хаяад явсан машин нь яагаад ч юм нуурын ирэг дээр байх ба гайхаад очиод хартал 어디 있어? 세정 씨. За ингээд одоо бүр хоёулахны амьд үлдсэн манай хоёр ч нөгөө хэдийнхэн гаргаж ирээд хийлж байсан завийг нь бэлдээд усны нөгөө талд байж магадгүй гэсэн чулуу овооныхоо зөв хөдөлж эхлэнэ. Нилээн ч явсаар усны тэг гол хавцаанд ирэхэд гинтэл манай хүний найз залуу нь таг чимээгүй болсноо завиас илүүрдээд байх ба гинтэл эргээд хартал найз залуу нь биш өнөө хэдийнэ өгчгсэн гэгдэх ахлах нь л байж байдаг. Мэдээж нуурын ирэг дээр найз залуу нь сүүина хаана байна хэмээн орилж буун сонсогдож эхэлнэ. Ахлах нь хуруугаараа нэг тийшээ заан тэнд овоо байгаа 10 минут л явах байх гэд их л зөөлөн хэлснэ. Уг нь энэ ажилд анханасаа чи л явах байсан шүү дээ. Гэтэл гинтэл хуваар өөрчлөгдөж би явахаар болчихсон байсан. Тэрийг чи өөрчилсөн шүү дээ. Чамаас болж би үхсэн гэснээр л алга болчихсон тэр. Манай хүнч завныхаа сэлүүрийг авах гэж байхад гинтэл нэг гар гарч ирээд ус руу аваад ороход нуурын эргээс харж байсан найз залуун чөөрхөө шууд сэлж очоод доошоогоо ус руу шумбаж эхэлдэг. Нэлээд гүнрүүн шумбаад ортол нуурын ёроолоор битүү өгсөн хүмүүс хөлөөрөө шаварт зогдчихсан босоо байралтай харагдах ба манай сүүийн ч гэсэн хөлөөрөө шаварт зогдчихсон л байж байдаг. Найз залуун чөөрхөө хамаг хүчээ шавхан манай хүний хөлийг шаварнаас гаргаж дээрс түлхээд өөрөө яг гарах гэж байхад нэг цогцсон хөдлөн шууд хөлнөөс татснаар уснаас гарч чадалгүй хоцорхон тэр. Юу ч гэсэн энэ их хэцүү зүйлсийн дараа манай сүүийн эрэг дээр амьд минь гарч ирж чадах ба цааш алхасаар хайсаар байгаад усан доторх нөгөө гайтай чулуу овоог эцэст нэг олж чаддаг.
боддог. Их л зөрөгтэй очоод шууд чулуунуудыг нэг нэгээр нь татаж эхлэхэд үүс нь нүхнээс нь гинтэл ийм эвгүй царайтай сүнс гарч ирснэ. Шууд манай хүнээ толгойг чулуун дотор тал руугаа татаж эхлэхэн тэр. Манай сүүгийн ч мөчөөгөө өгөлгүй овоог тойруулчихсан байсан олсыг татан чулуун овоог ашгүй эцэст нэг бүр мөсөн нурааж гайтай хараалыг устгаж чадах ба нөгөө талд ч гэсэн найз залуу нь ашгүйнийг уснаас 9 минут амьд гарч ирж харагдана. Хэсэг хугацааны дараа манай хоёр хэвийн амьдралдаа орчихсон байх ба ажил дээр хоорондоо ярилцаад сууж харагдана. Манай сүүгийн найз залуудаа цай игээд өгөх үү гэж цаашаага буюу ажлынхаа галтгоор ороод алга болохтой зэрэгцэн шалаар нөл ус урсаад гараад ирхэн тэр. Найз залуунч гайхан очоод харуул угаалт орнаас нь битүү хар өнгөтэй ус урсаж харагдах ба гайхаад л урагш алхахуул өнөөх гайтай салмогчийн нууранд хэдийнэ ирчихсэн байгаагаар кино маань дуустдаг. Салмогчийн нуурын хараал тийм чамар дуусахгүй л болтой. Зя кино маань нэг иймэрхүү байлаа. Харин одоо Солонгосын алдарт Late Night Ghost Story буюу Шимэ Кютами гэх хүмүүсийн илгээсэн аимшигын болсон бодит түүхүүдийг бөөндөө буюу панелистуудтайгаа хамт сууж байгаад ярьдаг. Мөн илгээсэн түүхийг нэвтрүүлгийн багийнхан өөрсдийнхоороо дүрсжүүлээд үзүүлдэг нэвтрүүлгээр энэ Салмогчи гэх нуурын тухай ямар түүхүүд ярьсан хамтдаа үзцгээе. Салмогчи гэх хиймэл нуур нь Сөүлөөс 2 цагийн зайд Ясан мужийн чунчонд байрладаг ба урд өмнө нь элдв аимшигтай зүйлс сонсогддогч ойр орчмынх нь хүмүүс хаа нэг очиж загасчилдаг газар байсан бол энэхүү кино гарснаас хойш бол бүрч илүү алдартай болж байгаа л гэх. Энэхүү нэвтрүүлэгт өөрийн түүхээ явуулсан Жи гэх хүн нь одоо бол физикийн ухааны доктор болсон ба энэхүү түүх нь 2011 оны 2 дугаар сарын 15-нд тохиолдсон байдаг. Энэ өдөр Жи бүсгүй илүү цагаар ажиллачгаа тараад гэрлүүгээ явж байхад зам нь маш их манантай юу ч харагдахгүй байсан тул машиныхаа GPS-ийг дагаад зөөлөнгөгч нь явж байсан байдаг. Гэтэл гинтэл асфальтын зам нь нарийнхан шороон зам болчихсон байсан ба GPS нь зүүн тишээ эрэг гэд байсан ба дөнгөж эргээ зогсдол яг саяны кинон дээр гарсан Салмогчи нуурын эрэг дээр ирсэн байдаг. Жи бүсгүйч гайхан хальт бууж харчгаад буцаад машиндаа ороод эргээд явтал GPS нь буруу замаар яваад байна. Буцаж эргээ чигээрээ яв хэмээн яг л нөгөө нуурын ус руу оруулах замыг л заагаад байсан байдаг. GPS нь буцаад эрэг гэд байсан тул GPS-ээс салгаж унтраачгаад лайн сандран явж байхад гинтэл өөдөөс нь гэрэл тусан өөр нэг машин гарч ирэхэд ашгүй осол хийлгүү зөрснөөр бүр анхны явж байсан төв зам дээрээ ашгүй нэг буцаад ирсэн байгаагаа ойлгож авдаг. Хөөхий айд сандарсан бүсгүй юу ч гэсэн төв зам руугаа ороод явж байхдаа ээж руугаа залхан ээж би сая ёстой ухтлээ айлаа. Гинэт замаасаа гараад нөгөө эвгүй нууран дээр ирчихсэн байсан. Гэхдээ одоо төв зам руугаа орцсон явж байна. Би айгаад байгаа болохоор юу ч хамаагүй ярьцгаая. Танаар юу байна да гэхэд ээж нь өөдөөс нь өө тийм үү. За ашгүй дээ. Ээж нь докчооны ээжинд очиж хоол идчихэд ирлээ гэд хэлсэн ба хамгийн эвгүй нь тэр докчооны ээж нь айл 3 жилийн өмнө хэдийнэ өнгөрчихсөн л хүн болж таардаг. Жи бүсгүйч бүр айх гайххан зэрэгцэн ээжээ та чинь юу яриад байна? Докчооны ээж чинь айл 3 жилийн өмнө өнгөрцөн штэ гэхэд ээж нь нэлээд удаан таг чимээгүй байж байснаа гинтэл их л муухай инээснэ тасалчихдаг. Тэгснээ удалгүй Жи рүү эргэж залгаснаа чи яагаад GPS-ээ дагаад яваагүй юм гэж хас хитэл асуусан байдаг. Мэдээж л GPS-ээ дагаад явсан бол нөгөө Салмогчи нуурын ус руу шууд л орохоор байсан штэ тий. Ахин дахин ээжээс нь дуудлага ирээд байхлаар нь бүр айсандаа уцаа цонхоороо гаргаж хидчгээл гэртээ очиход ээж нь бүр юу ч болоогүй огт дуудлага аваагүй огт залгаагүй гэж бүр нэг гайхсан шинжтэй сууж байсан гэдэг. Саяны үйл явдлаас 7 хоногийн дараа буюу 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Жи бүсгүй ажлаа тараад гэртээ харихтаа өмнөх замаараа биш тис өөр 21 дугаар замаар явж байхдаа машины осолд ороод имлэгт сэрсэн байдаг. Нүдээ нэгээд харвал ээж нь хэдийнэ ирчихсэн харагдсан ба комд бүхэл бүтэн 2 хоног байсан гэсэн ч өрөөний ханан дээрх календарыг хартал 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэсэн байхан тэр. Учир нь яг үнэндээ Жи бүсгүй 2 сарын 22-ны өдөр биш бүр анх эвгүй зүйлс тохиолддог 2 сарын 15-ны өдөр осолд ороод 2 хоног комд байж байгаад 17-ны өдөр ухаан орон сэрсэн л болж таардаг. Өөрөөр хэлбэл нуураас холдоод ашгүй нөгөө төв зам руугаа ороод явж байхад гинтэл арын суудлаас нэг эмэгтэй хүний хоолой чи яагаад GPS-ээ дагаж яваагүй юм гэж хэлснээр Жи бүсгүй айд сандарч байхдаа осол хийсэн л болж таардаг. Хэд хоногийн дараа Жигийн бие арай дээрдээд эмнэлгийн энгийн тасаг руу шилжсэн ба нэг орой хажууд нь хөл нүцгэн хөл нь бөөн шарс сорив болчихсон сүнс зогсож байснаа гинтэл нүүрэн
өөрөнд нь тулж ирээд би чамд яаж өгснээ хэлж өгөх үү гэснээ яг нөгөө хиймэл нууран дээр сонссон муухай инээ дээр их зөөдөөс нь харчихсан инээгээд л байсан гэнэ. Архин нэг ухаан алдаад ирэхэд ээжийнх нь ард яг нөгөө сүнс бас л зогсож байгаагаар харагдсан байдаг. Эмнэлэгт бие тэнхрүүлсний дараагаар эмнэлгээс гараад шууд л нэг бөөдөр очоод өөрт нь нэг зүйл харагдаад байгаа тухай хэлтэл өнөөх бөөн нэг сайн гүнзгий амьсгаа авснаа. Хиймэл нуур тэнд чамайг нэг юм дагчихж яг одоо ч гэсэн хажууд чинь байна. Үсээрээ чиний үстэй холбогдчихсан байна гэдэл ёстой л нэг тас хийтэл нь хэлсэн байдаг. Ашгүй эцэст нэг энэ бөөгөөрөө зан үйл хийлгэд салгууснаар тэр сүнс нь ахиж харагдаагүй ба жи бүсгүй одоо хүртэл тэр нуур тэр ээж рүүгээ залгахад сонсогдсон хоолой зэргийг их л гайхаж явдаг гэн. Шимээ кетамин нэвтрүүлгийн нэг дугаар жи бүсгүйгийн түүх ийхүү сонгогдсон яригдсан бол хэсэг хугацааны дараа өөр нэг дугаар жи бүсгүй ахин өөрийн нэг түүхээ салмогчи 2 нэртэйгээр илгээснээр өнөөх эвгүй үйл явдал хэрхэн үргэлжилсэн тухай хэдүүлээ мэдэж аав. Өмнөх дугаар нь цацагдсны дараагаар хүмүүсийн дунд салмогчийн нуур нь бүр л их алдартай болж элдв контент хийдэг, сүнс чөтгөр ангуучилдаг гэх хүмүүс бүр хид хидээрээ нуурыг зорин очтгол болсон гэн. Зарим нь элдв сүнс чөтгөрийн энергийг мэдэрдэг гих төхөөрөмж авч очин контентоо хийсэн бол зарим нь бүр майхан бариад хонож хүртэл үдсэн л гэн. Жи бүсгүйгийн шимээ кетамин нэвтрүүлэгт илгээсэн дараагийн түүхийг эхлүүлбэл жи бүсгүй өөрийн биеэр ирэн нэвтрүүлгийн багийнхантай хамт алдарч салмогчийн уул руу бараг 10 жилийн дараа ахин очиж дүрс авсан байдаг. Жи бүсгүйгийн сонссноор энэ нуурын ойролцоо амьдардаг байсан эмэгтэй нэг модноос өөрийгөө боомлон өнгөрсөн гих ба өөрийгөө тэр эмэгтэй сүнстэй таарсан л гэж боддог гэн. Бүрч болоогүй нэвтрүүлгийн багийнхантай нуурын ирэг дээр очиод яриа авч байхад 3 камер нь гуруула нэгэн зэрэг шууд л унтарсан тохиолдол хүртэл гарсан л гэн. Нэвтрүүлгийн багийнхантай уулзсан өнөөх салмогчийн нуурын ирэг дээр очин яриа бичиж дүрс авчгаад буцаад гэртээ ирсэн оройноос нь эхлээд өнөөх эвгүн сүнс нь ахаал гэрт нь дүүжлэгдэж үхсэн байдалтайгаар харагдаад эхэлсэн тул бүр аргаа бараад шууд гэрээсээ гараад найзындаа хонохоор явсан байдаг. Гэвч яг энэ үеэс асуудал бүрч илүү хурцдсан байдаг. Найзындаа хонцоход өглөө нь ажилдаа явхаар гартал машин нь бүр ийм байдалтай эвдэрчихсэн байсан ба бүрч болоогүй ээж аав хоёр нь машинтаа явж байхад нэг машин ирээд хажуу бөөрнөөс нь мөргсөн аюултай осол болсон байдаг. Машиныхаа жолоон дээр сууж байсан аав нь харьцангуй баг бэртсэн ч ээжийнх нь яс энтер хугараад нилээн л хүнд бэртсэн гэнэ. Нэгэнтээ буцаад ийм зүйлс нь эхэлчихсэн тул жи бүсгүй жил болгон очдог байсан үзмэрч дээрээ яаран очтол үзмэрч нь хажууд чинь ирээ суучихсан байна. Гэхдээ би бол дийлэхгүй хэд байна. Чи үнэхээр хүсэж байвал би чамд усаанд байдаг нэг бөө зааж өгье хэмээн нэгэн мундаг чадвартай гих бөөг зааж өгсөн байдаг. Мэдээж л жи бүсгүй өнөөх бөөг нь заалгаж аваад шууд л очвол өнөөх бөө нь бүр нүдэн сэргэж ирээд л тийм ээ чамайг дагаад нэг юм орж ирсэн. За тэгээд салгуулах юм уу яах юм? Яг миний хийснээр хийх үү? Хэрвээ тэгнэ гэвэл гэрээсээ ямарваа нэгэн хүүхэлдэд тоглоом аваад гидсийг нь зүсэж онгойлго. Өөрийнхөө гар хөлийн 23-ныхаа хумсыг аваад мөн үснээсээ жаахан тастаж аваад хүүхэлдээн дотор хийгээд ой. Тэгээд хүүхэлдээнийхээ нүдийг юм харахааргүй болтол нь юмар боож байгаад над дээр авчир хэмээн хэлсэн байдаг. Гэтэл гинтэл баараг бүтэн 10 жил очиж буй өмнөх үзмэрчийнх нь хэлсэн тэр бөө чамайг ямарваа нэг юм хийгээд авчир гэвэл огт аваачиж өгч болохгүй шүү. Харин шууд хэлсэн зүйлийг нь хийгээд газарт булаарай хэмээн хэлснийг нь санаад би хэлснээр чинь хийе. Гэхдээ энд авчрах хэрэг байгаа мó? Би зүгээр л газарт булчгаж болно үстэй. Эсвэл би танаар зан үйл хийж хүлхэ боллоо гэдэл тас гүрийсэн л юм байна лээ. Өнөөх бөөч нэлээд уурлангуй төрхтөгөөр гарыг нь атгаж авснаа. За тэгвэл би газар зааж өгье. Тэгээд хамтдаа булъя за гэснээр ахин холбогдохоор болоод салсан байдаг. Жи бүсгүйч бөөгийн хэлсний дагуу гэртээ ирэн өөрийн нэг чихмэл бамбруушаа аваад гидсийг нь онгойлгоод хөл гарынхаа хумсыг авчигээд үснээсээ жаахан хийгээд гидсийг нь таглаж оёод бамбруушныхаа нүдийг нь скотчтож байгаад өнөөх бөөтэйг ахин холбогдоход Сувон хотод байдаг нэгэн ууланд шүн дөлөөр ир хэмээн хариу ирсэн байдаг. Жи бүсгүйч хэлснийхэн дагуу очиход өнөөх дүүжилж өгсөн сүнс нь ахин дахин харагдаад байх ба ашгүй өнөөх бөөтэйгээ уулзан нэг модны доор нүх ухаад зан үйл хийж байгаад авчирсан бамбруушаа булсан байдаг. Өнөөх бөөч зан үйлээ дуусгачгаад за одоо ингээ зүгээр харин яаралтай амьдарч буй байрнаасаа нүү. Тэр сүнс өөрийг нь энэ бамбруушаар хуурсныг мэдвэл шууд гэрлүүч нь очих бах. Тэр үед нь чи нүүчгсэн байх хэрэгтэй хэмээн хэлсэн байдаг. Гэвч хамгийн сонин нь хэдэн өдрийн дараа
байдлаараа жи бүсгүй бүр очиж үзмээр шалгамаар байсан тул харанхуй шөнөөр ганцаараа бамбрууш болсон газараа очиод үзвэл хэддийнэ шороог нь ухаад бамбруушийг нь хэн нэгэн аваад явчихсан байсан л гэн. Өнөөх бөөрүүгээ залгахтал утасны дугаар нь бүр ашиглалтанд байхгүй, ажил дээр нь очивол хэддийнэ байхгүй болчихсон л байдаг. Мэдээж сүүлийн ганц найдвар буюу бүр анхын бөөг зааж өгсөн нөгөө олон жил очиж буй үзмэрч рүүгээ заалгаад асуувал үзмэрч нь би чамд хэлээ үстэй. Зүгээр хэлснийг нь хийгээд өөрт нь мэдэгдэлгүй хол аваачаад газарт буул гэж. Наад бөөч нь хэдий чадвартай ч элдв сүнс чөтгөртэй холбогдсон зүйлсийг олж аваад өөрийн хүч чадал чадвараа нэмдэг. Тийм л учраас чамаа газарт буул гэж хэлсэн штэ. Наад бөөч нь хэдийнэ аваа зогтчихсан юм байна. Хэмээн нэг тийм ойлгомжгүй сонин зүйлс хэлээд утсаа тасалсан байдаг. Үүнээс хойш жи бүсгүй бүр яах ихээч мэдэхгүй байж байхад нэг танихгүй дугаараас хэдэн өдөр дарааллаагаад залгаад байх ба бүр гайхаад нэг өдөр дуудлагыг нь авбал өнөөх бөө байх ба шууд л өдөөс нь би өснөөс чинь ахаа жоохон авч болох уу хэмээн балаа зүйл асуухлаар нь айсандаа шууд л уцаа таслаад тэр дугаарыг нь блок хийснээр ашгүй нэг дахид залгаж зовоогоо гөөлгөн. Жи бүсгүйгийн нэвтрүүлэх дэлгээс нь түүх энд хүрээ дууссан ба үүнээс хойш одоог болтол жи бүсгүүд юу болсон тухай хэрхэн аж түрэн амьдарч буй тухай хинч мэдэхгүй. Энэ түүх нь аимшиг юм ярьдаг нэвтрүүлэгт ирсэн салмөгчийн нуурын тухай зөвхөн ганцхан түүх гэхээр бас л эвгүй байгааз. За тэгээд ойр авийн хүмүүс нь оройн 10 цагаас хойш нууранд огт очтдгоо. Хажуу замаар нь ч орой үдшээр явдаггүй. Нуурын усан доор хуучин асар том оршуулгын газар байсан гэдэл. Маш олон түүх, домог яриа байдаг бас л эвгүй газар л юм байна лээ. Манай бамбарнууд энэ нуурын тухай бүр сайн судалмаар байвал зүгээр л интернетээр салмөгчийг гэж хийхэд өчнөө мэдээлэлүүд араасаа гараал ирэх юм байлаа шүү. За тэгээд энэ хүртэл үзсэн бүх бамбарнуудаа баярлалаа. Дараагийн бичлэгээ одоо нэг удаахгүй оруулаад явах тул манайх юу ихэ мэдчихэж байгаа штэ тий. Лайк саба дараад сүсгэлээ сууж байгаарай.